За өнөөдрийн хичээлээр өмнөх хичээлдээр үзсэн хэрэглэгдсэн мэдэхгүй шинэ үгнүүд гарсан. За тэр үгнүүдийг баттгаж тэмдэглэж авах нэ. За энэ бол өмнөх сэдвээр үзсэн үгнүүд. За эхний үг куго кугмун хагва. За тэгээд уншаад үзээрэй. Куго кугмун хагва. За дараагийн 국적 네, 대학교, 대학생, 몽골, 사람, 시, 아내요, 은행, 이름, 이메일, 전화, 제, 주소, 직업, 학과, 학번, 학생증, 한국어과. За энэ үгнүүдийг бүгдийг бичиж аваад тэмдэглэнэ. За өнөөдрийн шинэ сэдв 학교 буюу сургууль гэдэг сэдв. За 찬소 буюу газар байршилтай холбоотой үгнүүд. За эхний үг 학교 сургууль те 도서관, 식당, 미용실, 극장, 우체국, 병원, 은행, 백화점, 경찰서, 과일 가게, 사무실. За гэх мэтчлэн газар байршилтай үгнүүдийг бичиж тэмдэглэнэ. За 학교 시설 буюу сургуулийн тоног төхөөрөмж гэдэг зүйл. За эхнийх нь 칸실, 교실, 화장실, 휴게실, 어학실, 토나리방, 체육관, 운동장, 칸당, 학생식당, 세미나실, 서점. За гэх мэтчлэн сургуулийн тоног төхөөрөмжтэй холбоотой үгнүүдийг бичиж тэмдэглэнэ. За дараагийнх нь 교실 물건 буюу ангийн эд хогшил. За 책상, 의자, 칠판, 문, 창문, 시계, 가방, 컴퓨터, 지도, 펜, 필통, 지우개, 책, гүнцэг, 사정. За гэх мэтчлэн ангийн эд огшилтой холбоотой шинэ үгнүүдийг бичиж тэмдэглэнэ. За энэ сэдвийн хүрээнд хэрэглэгдэх дүрмнүүд. За нийт 5 дүрм байгаа. За эхнийх нь 여기, 거기, 저기 буюу за 여기 гэдэг нь энд, 거기 гэдэг нь наанч, 저기 гэдэг нь тэнд гэсэн утгаар илэрхийлнэ. За тэгээд энэ болохоор байршил заасан төлөөний үг. За түрүүний байршил газартай холбоотой шинэ үгнүүд үзсэн шүү дээ. За тэр үгнүүд маань хэрэглэгдэнэ гэсэн үг. За 여기, 거기, 저기는 도서관입니다. За энэ гурвын алин дээр нь ч бичиж болно гэсэн үг. За энэ номын сан эсвэл тэр номын сан. Наадах чинь номын сан ч гэдэг юм уу. За тэгээд байршлаасаа шалтгаалаад 여기는 би юм ярьж байгаа үед надтай ойрхон байгаа зүйлийг 여기. Надаас хол сонсож байгаа хүнд ойрхон байвал 거기. За тэгээд хоёулангаас нь хол байвал 저기 байх. За 이거 기거 저것 маань мөн адилхан. За тэгтээ энэ нь болохоор эд юмсыг заасан төлөөний үг. За 이것 гэдэг нь энэ юм. 그것 гэдэг нь наадах юм. 저것 гэдэг нь тэр юм гэсэн утгатай. За тэгээд энэ нь болохоор би ярьж байгаа үед яг уу надтай ойрхон байгаа зүйлийг 이것은 гэж хэлнэ. За жишээлбэл 이거 기거 저것은 책입니다. За энэ алин дээр нь хэрэгжилж болно. Энэ наадах чинь тэр юм. Бол ном юм аа. За дараагийнх нь ига дүрм. Нэр үгэнд залгаж өгүүлбэрийн эзэн биеийг илэрхийлдэг нэрлэгийн ялгалын нөхцөл. За монгол хэлэнд нэрлэгийн ялгалын нөхцөл тэг хэлбэрээр илэрнэ. За тэг хэлбэрээр илэрнэ гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр монгол хэлний тэр гэсэн үгтэй утга төгөхгүй мөртлөнгөөсөө тухайн одоо нэр үгийг тодтогч өгдөг байх нэ. За тэгээд 있습니다, 없습니다 дүрмтэй хамт хэрэглэгдэнэ. За жишээлбэл 책이 있습니다.
ном байгаа тий. За тэгвэл шикэга 있습니다. цаг байгаа. Гэх мэтчлэн нэр үгийн араас тодтогч хэрэглэгдэнэ. За ихшгээр төгссөн бол га, гэвлэгчээр төгссөн бол и зайлгагдана. За дараагийн дүрм 있습니다. За гэдэг нь монгол хэлний өх орчхын дээтэй нөхцөл 있습니다 байгаа. Тэгвэл монгол хэлний дээтэй байгаа гэдэг утгаар хэрэглэнэ. За хүн юмс үзэгдлийн орон байрыг заасан тий ялгалын нөхцөл. Монгол хэлний өх орчхын тий ялгалын нөхцөлтэй дүүнэ. За энэ нөхцөл нь 있습니다. 없습니다 гүхтэй хамт орж альва зүйлийн байгаа байхгүй утгыг илэрхийлнэ гэж. За тэгвэл 교실에 컴퓨터가 있습니까? ангид компьютер байгаа юу? 아니요, 없습니다. үгүй байхгүй. За тэгвэл 교실 буюу нөгөө нэг анги гэдэг үг байна тийм үү? 교실에 гэцэнгүүд ангид буюу дээтэй нөхцөл нь илэрхийлж байна. За компьютер가 있습니까? гэхээр нөгөө асуух хэлбэр. За ангид компьютер байгаа юу? Тэ? 아니요, 없습니다. үгүй байхгүй. За ийм утгатай дүрэн байх нэ. За дараагийнх нь и가 아닙니다. биш, үгүй биш гэсэн утгатай үүс хэлбэр илэрхийлнэ. За анита бол нэр үгтэй хамт хэрэглэгдэж үүсгэх утгыг илэрхийлнэ. За тэгээд монгол хэлний үгүй биш гэсэн утгаар буудаг. За анимнида нь анидагийн одоо цагийн хүүрнэх хэлбэр. За анита нь яса үгүй биш гэдэг утгатай шүү дээ. За тэгвэл анидагийн одоо цаг дээр ярих юм бол анимнида гэж ярих нэ. Ингэхдээ нэр үгээ илэрхийлэх одоо нөгөө нэрлэхийн тий ялгалаар хэлбэржүүлж ига анимнида гэж нэрлэгддэг. За ига гэж буюу түрүүний үдсэн дүрэн болох одоо нөгөө монгол хэлний тэг утгаар илэрхийлэгддэг тодтох нөхцөл тийм үү. Тэгвэл 이것은 사전입니까? Энэ тол бичиг үү? 아니요, 사전이 아닙니다. 책입니다. үгүй тол бичиг биш, ном. Тэгвэл 사전 гэд тол бичиг мөн үү гэд асуусан чинь яасан? 사전이 아닙니다. За нөгөө 이가 아닙니다 дүрм чинь 사전 гэдэг үгэн дээр холбогдсон. Тэгээд үгүй тол бичиг биш, ном юм аа гэж. За гэрийн даалгаварт шинэ үгээ 2 мөр бичээд цээжлэнэ. Дүрмээ бичээд 2 жишээ өгүүлбэр бичиж ирэх нэ.